За жишээ нь барилгын одоо сууринч тавигдаагүй нэг ч оршин суугч байхгүй байгаа Эко Тавар хүний ухтын захирагчийн одоо сард 19 сая 215 мянган төгрөгийн түрээс төлөөд жилд одоо 163 тэрбум 740 мянган төгрөгийн түрээсээр ажиллаж байна. За Чингис хаан үндэсний баялагын сан гэж ажиллаж байгаа сард бас 19 сая 19 сая төгрөгийн түрээс за жилдээ 228 сая төгрөгийн түрээсийн мөнгийг төлж байна. За мөн Монголын газрын тус боловсруулах үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газар сарын 19 сая төгрөгийн түрээс төлөөд жилийн 228 сая төгрөгийн түрээсийг за шинэ хар орон хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа гэдэг Улаанбаатар хотод ажиллаж байгаа. За энэ байгууллага сарын 26 сая төгрөгийн түрээс за жилд 312 сая төгрөгийн түрээсийг төлж байна. За манайх далайн хүч гэсэн далайн захиргаа гэж бас байгууллага ажиллаж байна. Энд 30-аад ажиллаж байна. За энэний захиргаа сард 30-аас 33 сая төгрөгийг түрээс төлж за жилд 400 сая орчим төгрөгийг бол түрээсийн зардал төлж байна. За мөн Сэлб 20 минутын хот гэдэг энэ газар хоёр газар түрээс төлж байгаа. Нэг газар нь 5-аас 6 сая, нөгөө газар нь сард 12 сая. Нийтдээ одоо жилд 216 сая орчим төгрөгийн түрээсийг төлж байна. За ингээд энэ түрээсүүдийг нийлүүлж бодохлоор жилд бол 1.5 их найт төгрөгийн түрээсийг ерөөсөө л энэ төсвийн мөнгийг түрээсийн зардал зарцуулж байна. Энэ мөнгө бол манай эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүрэхэд хангалттай мөнгө. Бидний тооцоололоор бол 1.2 их найт төгрөг хэрэгтэй байгаа.